Монгол телевизийн сурвалжлах баг оргил цаг хөтөлбөртөө өөрийн гараар цэцэг урлан худалдаа эрхэлж буй 11 настай амийн эрднийг онцлож байна. Тэрээр дэвшлэлт технологийн хэрэглээ нэмэгдэж хүүхэд залуучуудын хүсэл сонирхол өөрчлөгдөж байгаа ч хүний гараар бүтээгддэг бусдад сайхан мэдрэмж төрүүлдэг зүйл хийх нь илүү үнцэнтэй санагддаг гэдгээ илэрхийлсэн юм. Сүүлийн жилүүдэд шинэ үеийн хүүхэд залуучуудтай холбоотой мэдээлэл нийгмийг цочроож томчуудын зүгээс тэдэнд шүүмжлэлтэй хандах тохиолдол олширсан. Гэсэн ч эсвэргээрээ үеийнхнийгээ манлайлж нийгэмд эерэг нөлөөллийг үзүүлж байгаа хүүхдүүд цөөнгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор Монгол телевизийн сурвалжлах баг нийслэлийн 115 дугаар сургуулийн сурагч амийн эрднийг мэдээллийн хөтөлбөртөө онцолж байна. Тэрээр чөлөө цагаараа урлаг спортоор хичээллэж, эмээдээ тусалж өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг зорддог байна. Ингэхдээ хамгийн гол нь гар урлал хийх дуртай тул өөрөө биедаан цэцэг хийж сурч уралсан цэцгээ бусдад худалдаалж эхэлсэн байна. Анх удаа ихэд болж яг уучсан алдаг. Яг яаж хийх юм бол гээд тэгээд сүүл руугаа нэг хийж эхлэхдээ өөр нөхч нь олгодод ер нь яаж хийхээ сурсан. Би анханасаа цэцэг хийхдээ цэцгээ зүгээр л хийгээл өөртөө дурсамжтай болгоо үлдээ гэж бодоод сүүл руугаа гоё хийдэг болохоор нөгөө цэцгээ зарыг гэж бодсон. 11 настай амийн эрд нь үе тэнгийн найзууд болон бусад хүүхдүүдийг чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлээсэй гэж хүсдэг гэдгээ хэлж байсан юм а. Түүний хувьд цэцэг худалдаалах болсон нь эцэг их эмээ гэр бүлдээ туслахаар шийдсэнтэй холбоотой бөгөөд цаашид хуримтлал бий болохоор төлөвлөж байгаа юм байна. Тухайлбал гар урлалын цэцгээ худалдаалж эхэлснээс хойш нийт 100 гаруй цэцэг зараад байгаа бөгөөд баг багаар өөрийн хэрэгэлдэг багаж техникийг сайжруулж байгаа юм. Ингэснээр цаашид илүү чанартай, өнгө үзэмж сайтай олон цэцэг хийж бусдад сайхан мэдрэмж төрүүлнэ гэдгээ хэллээ. Нэгт болохоор би ирээдүйд гоё том цэцэгний дэлгүүртээ олно гэж боддог. Хоёрт болохоор манайх удахгүй шинэ байрандаа нүүж орох гэж болохоор ээж аваасаа мөнгө авахгүйгээр эмээдээ тусалж ер нь цаашдаа гоё хуримтлал үүсгэе гэж бодоод цэцгээ зархаа шийдсэн. Эртээ 6 гэд сэрсэн чинь манай охин унтааг байд. Яасан миний хүү гэсэн чинь Эми би цэцэгнүүдээ хийцэн. Одоо ингээд нөгөө захиалга яатсан. Авцсан байгаа. Би бүгдийг хийцэн гээд. Тэгээд цэцэгнүүдээ хийгээ сургууль руугаа явсан та. Тэгээд сургуулийнхаа гадаа очиод хонхны баяр болж исэн учраас усад нөгөө цэцэг зардаг усаа зөндөө байсан тэгсэн гэсэн ямар хөөх юм бэ? Чи стэнэр яаж хийдэг вэ? Энэ талаараа чи яриач гээд. Тэгээд манай хөлт ярьсан байгаа хгүй. Ингэж ивэл ингэж хийдэг, ингээд хийхэд айгүй хэцүү байдаг. Тэгээд баг нойргоо хонсон доо тэр шиндөө. Тэгээд цэцгээ хийгээл тэгээд өдөр хөрхий эми бүх цэцгээ зарцсан гээд орж ирсэн. Баяртаа орж ирсэн. Тэгт би одоо охинороо зөндөө бахархсан. Түүнчлэн тэрээр дэвшилтэт технологийн хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед хүний гараар бүтээгддэг, гарт баригддаг, бусдад таатай мэдрэмж төрүүлдэг, тэдний сайхан дурсамжийн баталгаа болсон зүйл хийх нь илүү үнцэнтэй санагддаг гэдгээ бидэнтэй хуваалцсан юм а. Тийм ч учраас ирээдүйд бусдын амнаас эрүүл мэндийг авран хамгаалдаг эмч болох мөрөөдөлтэй гэдгээ онцоллоо. Хүүхдүүд бол ChatGPT, интернет, сошиал орчныг ол зөндөө хэрэгэлдэг. Харин тэр нь бол муу талууд ч бий, сайн талууд ч бий. Жишээлбэл нүдэнд муу ч юм уу, сөрөг нөлөөтэй ч юм уу. Миний хувьд бол гар урлаар гараараа хийдэг, гард баригддаг, бодит нүдэнд харагддаг, сэтгэл шингэсэн юмнуудад би аягүй их дуртай болохоор хий гэж бодсон. Амийн эрдэнэ гар урлал хийх үедээ тайвширч уралсан цэцгүүдээ хараад ихэд баярлдаг байна. Мөн урлаж буй цэцэг болгоноо алс хол байгаа ээжигээ бодон бүхий л сэтгэлээ зориулж хийдэг гэдгээ хэлж байсан юм а.